Баярлалаа үзэгчдээ сенсац нэвтрүүлэг сенсац номер. Тэгэхээр үзэгч та бүхнийг яг одоо Монгол Улсын гавь жүжигчин дуучин Ариуна уулзуулъя. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Ариуна гихчтэйгээ би энэ удаад уран бүтээлээр нь биш сенсац нэвтрүүлгээр уулзж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ удаад өмнө нас нөгөө бэлгшээлгүйч нөгөө нас орцсон энэ төр гэдэг сенсацаар уулзж байсан те. Энэ удаад ямар сенсацаар уулзж байгаа гэж таны хувьд бодож байна? Гэхдээ одоо энэ чинь нэг төрдгөөний хүүхэдтэй. Төрөөгөө төмөр үлгий гэдэг шүү дээ те. Тэгээ төрдгөөний хүүхэдтэй нэг юм бүсгүй байгаад байдаг те. Тэгээ би юу гэж хэлэх гээд байна яг зүгээр энэ сенсац гэдэг нэвтрүүлэг маань хамгийн гол нь энэ болж байгаа энэ одоо янз бүрийн нэг юм хүмүүсийн нэг амд амьдсан яриаг тийм ээ. Нэг сураг ажгаар ингээд яригдсан яриаг ингээд няцаадг нь өөрөө энэ сенсац нэвтрүүлгийн гол онцлог шүү дээ та бүхэн мэдчихэж байгаа. Тэгээ нэг монголчууд нэг юм нэг сенсацаар амьдардаг, нэг сенсацаар хоололдог нэг юм нэг хэсэг юм бүлэг хүмүүсийг тижээдэг нэг юм бүлэг хүмүүс бий болчихсон баг шүү. Тэгээ би зөв юу гэж хэлэх гээд байна гэхээр уг нь бол би биологийн хэлтүүлэг биш оюуны хэлтүүлэг хийгээд явж байгааг маань хүмүүс андуураад биологийн хэлтүүлэг хийгээд хөөрхөн охинтой болох гэж байгаа гэдэг бас их гоё бэлэгдэж битсэн байлаа л дээ. Харамсалтай нь би одоогоор бас үнэхээр уран бүтээлийн ажил эхэлсэн байна. Миний өөрийн төрийн бус байгууллагын ажил гэдэг маш их ажилтай байгаа. Тэгээд нөгөө төрөө хүүхдэд төмөр үлгий гэдэг. Тэгэхээр тэр хүүхэд хидээд ирэхийг хинч таашгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо хүмүүс энийг зүгээр ингэж бэлгшээж бичиж байгаа болов уу гэж би бодож байна. Хамгийн гол нь одоо сүүлдээ бүр ингэ годомчинд хүмүүс тааралтахаараа Ариуна чи төрчихсөн юм уу ямар гоё болцсон юм бэ гэдэг. Нэг хэсгэнгээ төрөх гэж байгаа гэсэн хизээ төрөх гэж байгаа гэдэг ингээд. Тэгээ би өөрөө гайхаа сүлдээ миний ингэж зүгээр байгаа даа. Тэгээ өөрөө нөгөө худлаа ямиг 1000 дахин давтахаар үнэн болдог гэдэг шүү дээ. Тэгээ би зүгээр монголчуудаа юу гэж хэлэх гэж байна гэхээр бид одоо ингээд алим болгон дандаа тэр ингэсэн гэн энэ ингэсэн гэн эсвэл нэг Холливуудынхны ор хүнчлэлийн ажлыг нэг entertainment гэж нэвтрүүлгээр гаргаал те. Эсвэл нэг монголчуудыгаа тэр ингэж ингээд ерөөсөө нэг тийм оюуны болон ийм хүнд хэрэгтэй энэ зөв мэдээллийг ялангуяа энэ орчин цагийн залуучууд хүмүүст хүргэдэг болоосоо гэж би бас мэдээлэл хийдэг залуучуудад ялангуяа интернетэд одоо юм бичдэг залуучуудад хэлье гэж бодож байна. Яг залуучууд өөрсдийнхөө сэтгэлгээгээр сэтгэж бичээд байна. Гэтэл бид нар энэ бас Монгол улсын төлөө энэ нийгэмд хүлээсэн үүрэг гэх тийм ээ их хүний үүрэг за ингээд дуучныхаа үүрэг гэдэг их олон үүргүүдийг бид нар одоо хамаарч хариуцаж явдаг. Зөвхөн өөрийнхөө амийг бодож явдаггүй. Тэгэхээр энэ олон ажлыг хийгээд явж байхад зүгээр нэг өнөөдөр маргаашны нэг жирэмсэн байх юм уу эсвэл нэг төркөж байгаа төдийхнэр юм жоохон өчүүхэн зүйлийг бичиж байгаад би бас их харамсаж байна л та. Тэгэхээр миний хувьд бол байнга ингэж хичүүлэх бол харамсалтай. Уг нь Ариунагаар өчнөө олон сайхан мэдээлэл их олон сайхан зүйлүүдийг байгаа. Даанч тэрийг олж харж бичиж байгаа сэтгүүлчд нэг цөөхөн баг шиг байна. Тэгээд дахиж битгий бас юм худлаа мэдээллийг бас түмэн олон төргээр дахиж битгий бас юм худлаа мэдээллийг бас түмэн олон төргээрээ яг гэвэл ард түмэн маань бас энэ хитрхи итгэжсэн баг шиг байна. Тэгээд уг нь би бол бас сайхан охинтой бас болмоор байгаа юм. Гэтэл энийг маань бас хинч хилдэггүй. Энэ хүүхдийг бол бид нар ингэж одоо өнөөдөр хүүхдтэй болчих гэдэг юм уу маргааш нь болчдөг тийм бас юм бол биш учраас монголчуудын ёс чанараас энэ бас хол зүйл. Тэгэхээр ийм зүйл нь бас альва зүйл бас цээртэй хандах хэрэгтэй. Энэ чинь цаг нь болохоор бас аяанда цагийн цагтаа цаг нь болохоор бүх юм болдог шүү дээ. Тэгээ миний хувьд бол одоогоор бас зүг зүгээр байна. Тэгээд тун удахгүй 2013 онд өөрийнхөө шинэ уран бүтээлээр та бүхэнтэйгээ уулзах гад бэлтгэл ажилдаа уран бүтээлийн бэлтгэл ажилдаа ороод энэ 2 жил гаруй хугацааг одоо 2 жил гаруй хугацаанд уран бүтээлээ туураад явж байгаа шүү. Тэгээд өөр Ариунагийн тухай өөр гоё мэдээллийг өөр гоё үнэн мэдээллийг хүмүүс хүргээсэй л гэж хүсэж байна. За. Тэгэхээр хоёулаа тамга дард юм л да. Худлаа гэд хоёулаа үзэгчд рүүгээ харж байгаад яг албан ёсоор өөрөө худлаа шүү гэж хэлчихэ тийм ээ. Худлаа шүү. Худлаа шүү. Итгээрээ. За тэгээ Ариунагч нэгдээ уулзсан ч хоёлаа уран бүтээл бас сонио агчнд одоо яг ямар арга хэмжээнд оролцож байна? Ямар ч нэлээд том арга хэмжээний ард хоёлоо зогсож байгаа шүү дээ тийм ээ? Одоо яг өнөөдөр хэдэн бэлээ? Өнөөдөр чинь 9 сарын 1. Тий 9 сарын 1-нд өнөөдөр 9 сарын 1 ерөөсөө бидний баяр гэдэг шүү дээ. Тэгээ энэ ерөөсөө бидний баярын өдөр Хятад Монголын соёлын өдрүүдэд би бас дуулах гад Монголын рок попынхаа дуучдыг төлөөлөд дуулах гад энд яг бэлтгэл ажилдаа орчод байж байна. Тэгээ энэ домгийн өглөө Талын Монгол айл гэдэг дуугаан дуулна. 3 дахь дуу болохоор сар миний одоо сэтгэлийг илэрхийлнэ төлөөлнө гэсэн юм утгатай юм Хятад
дууг энэ одоо хятадын алдартай дуучин Монин гэдэг энэ цэргийн дуучин юм байлээ. Ийм залуутай хамтарч дуулах гэж байна. Тэгээд дууга сая дөнгөж сая сургууль хийгээд дууслаа. Тэгээд энэ Хятад Монголын энэ сарын одоо соёлын өдрүүдийн арга хэмжээ эхэлсэн байгаа юм байна. Тэгээд бид нар хоёр том гүрний дунд бид нар амьдардаг шүү дээ. Хятад Орос хоёр гүрний дунд амьдардаг. Тэгээд бид дандаа EV-тэй энэ соёлыг хөгжүүлэхэд Хятад Орос оронтой олон жилээр бид одоо энэ хамтарч туршилж ажиллаж ирсэн. Тэгээд бас энэ өөрийнхөө ажлын үргийг нөгөө төгөр бас энэ улс орныхоо үргийг даалгаврыг гүйцэтгээд явж байна. Тэгээд сайн дуулнаа гэж бодож байна. Будаа авнаа, будаа болгоно. За баярлалаа хариу нэгчүүд уран бүтээл өндөр амжилтыг хүсэн нийт үзэгчдийн өмнөөс тэгээд энэ үнэн хариултыг яг өөрийнхөө биеэр бас манай үзэгчдэд үзэгчийн хүсэлтээр хүргэсэн маш их баярлалаа. За баярлалаа. Концерт эхэллээ.